маш их өстэй заяа. 10 наснаас хойш ерөөс уснаар бүгд. Энэ залуу нэг одоо 67 настай. Гүрүү шиг юм шивэстэй болсон гэдэг чинь бүхэл нэг амар зөвүүн дуучин байд нэг би оо инара бүр яг мог адилхан ус өмссөн биз дээ. Бичлэг эхлэхээс өмнө мэдээ шидүүлээ сайхан могоогоос уусдаг гэж зажилж болдог ундаа гэдэг ангаас зажилдаг тэгээд ууж болдог. Ерөнхийдөө айгүй юм уяг мог. Би Германд байдаг байхдаа нөгөө Германд ийм Аз дэлгүүрүүд байдаг гэсэн байхгүй. Тэгээд тэнчнээс би янз янзын нөгөө танаар санаж байгаа бол би ингээ снэкнууд авчрал тэгээд бичлэг хийдэг гэсэн шүү дээ. Тухайн үед би яг тэр үед мог гэж олж исэн. Могоос дандаа авч уудаг байсан байхгүй. Нэг ганц хоёрыг ч байдаг юм. Тэгсэн чинь манай Монголд мог байдгийн байлээ. Та нар мог амсчихсан бол та нар дуртай төрөл чинь аль гэдгийг коммент секцээр үлдээгээрэй. Амар гой амттай ингээ шүүс байгаа заяа. Тэгээ шүүсээ ингээ дуунгууд ардаас нэгэ зажилж болох юм гоё нэг coconut jelly гэдэг зүйл байгаа. Тэгээ жимсний компот идчихсэн бол дотор нэг юм цагаан юм дөрвөлж юм байгаад байсан шүү дээ. Над ягаад ч юм тэр нь хамгийн их таалагддаг байсан заяа. Би тэрнийг түүж иддэг байсан чинь бүр юм тусдаа бүр яг тэр coconut jelly тэгээ дээрээс нэг гоё амттай ундаатай төрлийн амт байгаа. Миний яг хамгийн дуртай хоёр нь бол ингээ grapeтэй тэгээд энэ йогурттай байна. Тэгээд бусад нь яг илүү гоё л да. Гэхдээ миний хамгийн дуртай хоёр нь бол юм. Тэгээ та нар бүр хардаа тэр дээр бүр мог байгаас та айгүй хөөрхөн. Тэгээ юу ч гэсэн 11-р сарыг дуустал guys CU дээр мог 25% хямдралтай байгаа. Тийм болохоор та бүхэн яарж могоо амжиж авцгаагаарай. За өөр төрлүүдээс их юм бол мог юм лайчет нь байгаа. Манготой байгаа. Манго. Guys би манго бүр амар хайртай. Би баг хүүхдтэй манго гэж нэрх баха. Strawberry те. Тийм мэдээж түрүүний харуулсан grapeтэй бол йогурттай. Энэ төрлүүдээс та бүхэн минь амсаад аль нь илүү гоё санагдсан заяа. Та нар коммент дээр үлдээгээрэй. Намайг таглаарай. Мог таглаарай заяа. Эхний залуу нь болохоор нь шүү дээ одоо нэг хятадд нэг юм залуу төрсэн байна. Яадаг залуу вэ гэсэн чинь бүр ингэ маш их өстэй заяа. Бид бүхэн бүгдээр л өстэй тий. Бид бүхэн толгой дээр өстэй, бид бүхэн бас өөр газруудад өстэй. Онцлохоор бүр илүү их өстэй. Биенийх нь бүр 90% нь өс. 2022 оны Guinness рекордод бичигдчихсэн байна. Хамгийн их өстэй хүн гэхчээр. Тэгэхээр мэдээж багтаа байхтай маш их дээрлэх үлддэг байсан. Түүнийг Monkey Man буюу сарамгчин хүн гэж дууддаг байсан байна. Гэтэ мань хүн бол ерөөсө тоодгүй байсан. Яаж ч бүл идүүлж исэн ерөнхийдөө ингээл үржлээл өөрийнхөө дуртай юм хийдэг гэсэн. Өөрийнхөө дуртай юм нь юу байсан бэ гэхээр багасаа тэрхүү дуулахыг хүсдэг байсан гинэ guys. Дуусаараас эцэст нь бүр өөрийнхөө бүр концертыг хийжсэн гэвэл яах вэ guys? Би хүртэл өөрөө дуу хийгээд концерт хийх гэсэн тийм санаа тийм нуус мөрөөдөлтэй guys. Тэгсэн чинь ийм өстэй энэ залуу яаж ч бүл идүүлсэн ч гэсэн одоо гоё ингээд өөрийнхөө мөрөөдлийг дагсаар одоо концертууд хийдэг юм байна. Янз янзын зураг авалтанд бүр оролцдог юм байна guys. Тэр яг үнэ намайг зогсоох зүйл вэ нү? Та нарыг зогсоох зүйл яг юу вэ? Тэг гаднах үзмжээс хичээд юм ерөөсөө байхгүй нах нь шүү дээ. Тэгээ мэдээж маш их үстэй болохоор энэ одоо энэ үс нь хаяа маш хэцүү ямар ядаргаатай дөгдөж чинь халуунд ийм их үстэй юм гэдэг чинь ямар хэцүү гэж бодож байна guys. Дээрээс нь нүүр нь тэр жигтэй ингээд үс болцсон. Тэгэхээр одоо ингээд нөгөө хамарлуун ингээд хитрхи үс ургаж ороод байгаа болохоор ингээд нөгөө амьсгалахад хэцүү нэгтсэн. Хоёр дахь юм бол чихэн ингээд үсээр дүүрсэн болохоор ингээд хүмүүсийг сонсч чаддгүй гэдэг нэ. Тэгээ байнга л ингээд нүхнүүдээ усч явах хэвээр. Бид нар хаяа ингээд нэг яг юунаас ч болоод тэгээ мэдгүй нэг унтаж чаддгүй нэг үе байдаг шүү дээ guys. Нэг зүгээр нэг 7 хоногч байдаг юм уу? 7 хоногийн турш ингээд нэг 2 цагийн нойр авдаг ч юм уу бүр ингээ сарын турш ингээд нэг 2-3 цагийн нойр ингээ авдаг нэг үе байдаг. Тэгээ хитрхи стрессэж болдог юм уу ямар нэгэн одоо тарих мэдрэлийн сэтгэл зүйн асуудал байдаг юм ер нь тэгж унтахгүй тийм тохиолдол байдаг. Тэгсэн чинь заяа нэг Вьетнамд Нyak гэдэг нэг гай байна. За энэ залуу нь болохоор бүр сүүлийн гайс 30 жилийн турш нэгч цаг унтаагүйг та нар итгэх үү? Тэгээ зүгээр бодоод үзэлдэг гэсэн ингээл оройн унтгаал оролцсон чинь бүр ягаад ч унтаж чадахгүй байсан гэл тэгнэ. Тэгээ за яг хүн ингээ ганц шүн ингээл нөр хүрээгүй байх гэж бодоол мэн. Бэжсэн чинь дараагийн шүн нь бас ингээл унтахгүй. Тэрний дараагийн шүн бас унтаж чадахгүй. Тэгээ бүр бүтэн 7 хоног унтаж чадахгүй. Тэгсэн тэр нь сар, тэр нь дараа нь 5 жил, тэр нь 10 жил. Тэгсэн бүр 30 жилийн турш ерөөсө ганц ч удаа унтаагүй гэж юм. Цагнаш. Унтдаггүй хүн гэхлээр ч одоо ямар их ажил амжуулдаг болоо guys. Би бүр ингэж чаддаг байсан бол заяа. Би надад унтах ямар ч шаардлага байхгүй. Би унтахгүйгээр энэ ахшиг ингээ зүгээр өдрөө бол энэ хамгийн амжилттай бүх зүйлээ хийдэг гэж байгаа. Өглөө босонгуудаа ингээ тариаланга бүх юмаа хураадаг. Бүх юмаа хийгээд амжуулаад ёо дайдаг. Би болохоор доорож надад 8-9 цагийн унталт бол байхгүй юм бол би ингээ бүтэн өдөржин ийм энержиг ингээ ядраад байдаг. Би тэрийгээ бас засгаж хичээж байгаа. Би ядаж өглөө нэг эрт сэрж сурмаар байна. Гэхдээ би ерөөсөө ойр тэгж чадахгүй гал та. Guys та нар өөрсдөө хэр унтахгүй байх гэж бодож байна. Би бол чинь нэг үсрээл нэг 48 цаг унтахгүй нэг үрж чадах байх. Тэгэхээр дараачийн энэ ярих залуу нь болохоор шүү дээ бүр 10 наснаас хойш ерөөс уснааргүй гинэ. Тэгээд энэ залуу нэг одоо 67 настай.
57 жил усанд ороогүй хүн ёо. Телевизийн гадуур явж ирсэн ингээд нэг юм хавар хүм олсон гинэ. Тэгээд гайхаад энэ одоо яг юу хийж байгаа юм бол очсон чи яг үндэ хавар хүм биш зүгээр усанд ороогүй хүн байсан гэдэг жилээ. Тэгээд хэр удаан та усанд ороогүй гэсэн чинь би 10 наснаас хойш ерөөс усанд ороогүй гэдгсэн. Тэгээд яагаад гэдгсэн чинь би усанд орох юм бол ингээд илүү өвчлөх магадaltaа гэж би үздэг гэдэг тэгнэ. Хүн цэвэрхэн байж ч те өөрөөсөө ингээд ням бактерийг холдуулж иж хүн чинь ингээд эрүүл байна штэ. Тэгсэн чинь энэ хүн шал эсрэгээр итгэдэг. Тэгсэн мөртлөө тэр эсрэгээрээ итгэдэг тэр итгэл үнэмшил нь өөрт нь ингээд нэг нөлөөлөд идэг. Одоо усанд ордоггүй мөртлөө ягаад ч юм тэр ням бактери одоо юу гэдгийг тэрнээс ерөөсөө тэгж өвддөггүй гинэ. Би бол өстой хамгийн ихтэй бол нэг 7 хоног усанд ороогүй явж исэн юм байна. Тэрнээс бол их бол би өстой бүр яагаад ч болохгүй. Та нарын хамгийн удаан усанд ороогүй хугацаа чи хэрэг удаан байсан. За нэг амар шивээс хийлэдэг хүмүүс байдаг шүү дээ. Ингээд бүхэл би ингээд шивээсээр дүүрцсэн. Тэгсэн чи дараа ч ингээд ярих байгаа Жулия гихч бүсгүй бүхэл биеэ шивээсээр дүүрсэн гэж. Тэгээд одоо би ингээд бүхэл би гэхээр яг бүхэл би бүр ингээд биенийхээ сантиметр болгоо. Одоо та бүгдийг төсөөлж болох яг бүх газрын шивээс авах. Бүр бүх биений хэсгэн дээр нь тийм бүх газар түм. Тийм тэгээд өөрийгөө илэрхийлэх бас нэг одоо аргал юм да. Ингэж их шивээс хэлэх дэм яах вэ тийм. Би бол зөвлөхгүй. Зээс нөгөө нэг амар зөвүүн дуучин байд нэг baby Justin Bieber. За тэгэхээр мэдээж Justin Bieber шиг одоо болох юмсан ч гэж мөрөөддөг яасан ч олон хүн дэлхий дээр байвал хідэн тэрбумаараа байгуул хідэн тэрбум шүтэн бишрэгчтэй бол тийм ягээс дуугийн шүтэн сонсч тэр үнийг одоо шүтгэхээс гадна бүр яг Justin Bieber шиг харагддаг болох юмсан гэж мөрөөддөг бас тийм хүмүүс байна. Тэгээ бүр мөрөөдөө зогсохгүй бүр ингээд мис засал хийлгэнгүүтээ яг Justin Bieber шиг адилхан болох гэж оролцсон нэгэн залуу байна. За Toby Shelton гихч залуу Justin Bieber-ыг харах болонд атаархдаг байсан. Яагаад вэ гэхээр Justin Bieber baby face-тэй шүү дээ. Ямар нэг тийм залуу хүн өвхөөрдөм харагддаг болохоор надад тэрэнд нь атаархдаг байсан гинэ. Тэгээ минь бас бодож л яагаад би бас тийм болж болохгүй гэж. Тэнгүүтээ шууд мис заслын эмчтэр очингуудаа Justin Bieber-ийн зургийг харуулангуудаа намайг яг энэ шиг болгодог гэд хэлсэн байна. 32 нүүрний мис засалбарт орсны эцэст Justin Bieber-тэй адилхан болсон гэж одоо хийх нь цаашаа. Надад бол адилхан харагдахгүй л байна. Та нар юу гэж бодож байна guys? Одоо ийм болсон байгаа байхгүй юу? Надад бол яг ерөөсөө адилхан харагдахгүй байна. За Who the fuck dare to call me when I'm so busy. Энэ мис засалбараа хийхийн тулд энэ залуу хитэн төгрөг өрсөн гэж бодож байна та нар. $100,000. За Монгол мөр 370 сая төгрөг. Монголд юу 1 өрөө байр юм уу? 1 өрөө байрны мөнгө. Зөв нүүрэндээ. Зөв Justin Bieber датаархаад тэрэн шиг адилхан болох юм бол. Сайн байцгаана уу? Би бол Төмөө сувгийн үүсгэн байгуулагч ба ерөнхий продюсер нэ. За тэгээд энэ бол манай эдитер. Тэгээд бид хоёр нэг бичлэг хийх гэж ер нь нэлээд их хүч зарцуулдаг байгаа. Тийм болохоор бид хоёрын одоо энэ хүч хөдөлмөрийг үнэлээд бичлэгэн дээр лайк бол subscribe дарахаа битгий мартаарай гэж хэлмээр байна. Тий. За чи одоо үгэлээрээ. Үгүй. Оо. Хай би энэ сувгийн эдитер нэ. Тэгээд энэ надад цалин амар баг өгдөг. Тэгээд аль хэлсэнчлэн лайк бас subscribe дарсан хэрэг баярлалаа. Тэгээд шууд бичлэгт орцгоё. Барби шиг харагдахыг хүсдэг эмэгтэйчүүд ерөнхийдөө дэлхийд дээр бас айгүй олон байдаг. Тэр тусмаас манай монголч их айгүй их байдаг гэж би ер нь бол хараад байгаа. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд нэгэн эмэгтэй маш их нүүрний хагалгаанд бас орсон нэг юм эмэгтэй байгаад байна. Тэгээд яг яагаад вэ гэх юм бол France doll буюу одоо Францын юм хүүхэлтэй шиг болохыг хичээсэн гэдэг гэж байна. Ерөнхийдөө ингээд юм гурвалжин ирвэтэй тэгээд зохины хагалгаа гэдэг л үү. Зохих гэснээр давхраа бүр нэмж оюулсан гэдэг чинь. Нэрээс би танарт нэг сонирхолтой факт гэж хэлэх юм бол одоо хүмүүс одоо энэ димпл гэдэг юм байгаа. Энэ хацрын хонхорхоо хийхийн тулд бас айгүй үнэтэй хагалгаа хийлэгдэв юм байлаа. Нилээн их мөнгө төлж ийм хуурамч юм хонхорхоотой болд юм байлаа тийм. Гэхдээ би бол ингээд төрөлхийн юм хонхоотой хацартай. Тэгээ ерөнхийдөө 20 үеийн хагалгааны эцэст нь яг царай нэг иймэрт болж хувирсан бай. Та бүхэнд яг ямар шиг харагдаж байна? Гой үнэхээр хөөрхөн хүүхэлтэй шиг амар зэвүүн өхөөрдөм гой харагдаж чадж гинөө эсвэл аимшигтай харагдаж гинөө? Надад бол үнэхээр эвгүй харагдаж байна. Ийм хүмүүний өөдөөс ширтгэх юм бол би бүр үнэхээр айх бах. Зөвлөө өмнөх бас сонирхолтой хүмүүсийн сурал дээр одоо нэг энэ spirit animal нь бар гэдэг нэг хүнийг ярьжсэн шүү дээ. Ерөнхийдөө бартай адилхан харагдахыг хүсдэг болохоор ингээд бүхэл биеэ ингээд яг бар болж transform хийсэн. Татуу хийлгсэн. Энд ч нэг бүр ингээд барны яг нэг сахал махал ингээд зурцсан. За тэрнтэй яг юм төстэй хүн байна. За энэ хүний spirit animal нь юу вэ? Lizard буюу гөрвөл гэж юм заяа. Гөрвөлтэй адилхан харагдахыг хүссэн болохоор 800 цаг заяа. 800 цагийн эцэстний юм гөрвөл шиг юм шивээстэй болсон гэдэг чинь ингээд бүхэл биеэ ингээд гөрвөл шиг болгож хувирсан гэсэн үг. 800 цаг гадаадд гэдэг чинь одоо амар үнэтэй болно шүү дээ. Манай Монгол шивээсэг бол харьцангуй нэлээ хямдхан хийдэг цагийн бол хэд гэдэг үлээ. Арай гайгүй байдаг. Юу ч гэсэн гадаад Германд бол зүгээр шүү дээ. Цагийн зүгээр 400 евро. За энэ Америк бол бас яг тийм дөхөхүүц бол байдаг л байх. Тэгээ 800 цаг суулаа гэж бодоод та нар төсөөлөхгүй. Аимшигтэй их мөнгө хөөхөст. Иннээс гадна газ нэг аимшигтэй юм тэр хилээ яг дундуур нь ингээд зүсүүлсэн. Тэгээ дээрэс нь гөрөв шиг болохын тулд ингээд шүдээ ингээд хусуулсан гэсэн үг. Хусуул гэх юм юу юм. Шүдээ ирэлсэн гэх юм уу яг ийм гурвалжин шейптэй болгоо тийм ийм үзүүртэй болгохын тулд тэгсэн гэдэг чинь. Тэгээ бас хөмсгөө хусангуудаа хөмсгөнийхөө доороо одоо ийм бөөрийнхөө ийм тоглоомнууд ингэж арьсныхаа доор хийлгсэн гэдэг чинь.
тэнгүүд яг л ийм гөрвшиг юм шиг те нэг кинонд дэр гардаг багтар шиг одоо харагдаж байна гэсэн. Та бүхний spirit animal юу вэ? Коммент дээр үлдээгээрэй. Миний spirit animal жишээ нь Chon guys. Яг тэр Chon. Би та нарт энийг амар гоё кафта идэх одоо уух гэх юм уу идэх юм уу одоо иддэг юм да заа идэх аргыг зааж өгье заяа. Амандаа ичээд аманд орж байгаа тэр coconut jelly гэдэг зүйлийг амар удаан зажилд үзэрэй заяа. Амар тийм satisfying мэдрэмж өгдөг ингээ шүтэнд. За тэгээс дараа дараагийн бичлэр ууслаад түр баяртай. Та бүхэн дараагийн бичлэр надад юу яриулмаар байна? Танд ямар нэгэн санал асуулга хүсэлт байх юм бол дор коммент стрүүлдээрээ хамгийн их лайк авсан нэг комментиг сонгонгуудаа би та бүхэнд контент болгож өгнө гэдэг үг. Зажилдаг жилэтэй уухад хөгжилтэй амтад муугүй. Саяхан түмээ вебсайтнээс яадаг вебсайт гэхэлэр бид нар одоо сэтгэл зүйчнэрийн баг босгоод тэгээ IT-ийн баг босгоод ерөнхийдөө энэ вебсайтыг хийж нэлээ удсан гэсэн үг. Яадаг вебсайтууд юм гэх юм бол бид нар хүмүүс сэтгэл зүйн мэдлэг олохыг хүсэж байна. Бас өөрсдөө таньж мэдхний илүү тусламар байна. Гэхдээ та нар чинь өөрсдийнхээ MBTI мэдгүй та нар интроверт уу, экстраверт уу, та нар дотгошоогоо үнэ, гадагшаага үнэ гэдэг мэдэхгүй бол та бүхэн манай тестийг бүгд тэрийг мэдж болно гэсэн. Маш дэлгэрэнгүй гоё үр дүн гарч ирнэ. Та нарын бүх сул тал, та нарын бүх эрэг давуу тал дэвш бас ингэж гаргаад өгнө гэсэн. Та нар хэрвээ мэрэгжлээ хараахан сонгож амжаагүй байх юм бол та нар манай мэрэгжил сонголтын тестийг хүсч болно. Тэгээ миний дуртай Lucifer-ийн тест буюу 2-3 минутын турш бүглэл хариунд гоё гарч ирдэг тийм үр дүнтэй юм тест байна. Та бүхэн тэрийг өгөөд үзээрэй. Манай мэрэгжил сонголтын тестийг бүр CTS хүртэл бүгэлж үзчихсэн. Судлаач, хэл засалч. No way. Мэн урлагийн хүн байсан гэж юу? Найруулагч, загвар зохион бүтээч, хөгжимчин зэрэг нарийн мэдрэмжтэй. Kind accurate. Yes. Okay. Хүн өөрийгөө таних маш чухал шүү guys. Өөрийнхөө давуу тал, сул тал бүх юмыг мэдчихэж өөрөө хүн яаж сайжрахаа мэднэ гэсэн үг. Тэгэхээр та бүхэн амжилт хүсье. Манай вебсайтн дээр удахгүй гой хичээлүүд байршин. Гой сэтгэл зүйн контентууд удахгүй хүлээж байгаа болохоор та бүхэн манай вебсайт руу ороорой. Би линкийн description-ээс дээр үлдээч.